MSC телевиз үзэгч та бүхний мэдлэг оюунд шинэ мэдээлэл өгөхөөр цуврал лекцийн нэвтрүүлгийг хүргэж байна. Өнөөдөр Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Сосор Бармын сайтар эргэцүүл лекцийг үзүүлэхээр бэлтгэлээ. 20 дугаар зууны цөөхөн эмэгтэй сэтгэгчдийн нэг либертар үзлийн загалмайлсан их гэгддэг зохиолч Айн Рэндийн сайтар эргэцүүл зохиолын тухай ярилцах энэхүү лекцэнд зохиолч Айн Рэндийн үзэл санаа, уран бүтээлийг сонирхон судалдаг оюутан залуус уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. Сурам гэдэг нөхөр нэг 50 гаруй жилийн хоромоод шараа хөдлөхтөө хоромоогийн үнцнийг мэддэг. Мэдээж янз янз юм үзэн тийм үү? Бодлаа үнэн хоромж тийм үү? Тэгэл янз янзын баг та хүмүүсийн донд юм шүү дээ. Сайтар эргэцүүл гэж нэрлсэн байна л да. Миний өнөөдрийн уулзалт лекцийг сайтар эргэцүүл гэдэг энэ учир начир юу гэхээр тэр нэг 3 жүжиг бичсэн хүн хамгийн сүүлд бичсэн жүжиг 1934-35 оноод бичсэн жүжигийн зохиол. Гэхдээ энэ жүжиг бол зүгээр нэг драм биш, сэтгэл зүйн драм биш, хошин драм биш тийм ээ. Энэ бол одоо либертар үзлийн драм гэж хэлж болно. Тийм жүжиг. Тэгээ энэ жүжигийг би Бачулуун багшид санал тавиад орчуулаач ээ. Би энэ жүжигийг тайзнаа найруулан тавь гэсэн хүсэл тавьсан. Дуртай орчуулж өгсөн. Тэгээд өөрөө бол найруулад, өөрөө гол дүрдэн тоглоод ингээд анх Монгол улсад ийм шинэ үзлийн өөрийгөө бодох, өөртөө үнцэнэх, өөртөө хайртай байх, өөрөө бүх зүйлээ мэдэх, өөрөө бүх амьдралаа шийдэх, эдийн засаг тийм үү сурч боловсрох, мэдэх, амьд байх бүх зүйлээ өөрөө эзэмшиж явдаг тийм үзэл санааг дөөлгсөн юм гэж бол Монголд анх удаа ингээд 3-4 жилийн өмнө ингээд тавигдсан байх юм. 1905 он Санкт Петербург хот. Эмийн сангийн чинэлэг эзний гэрт нэгэн шинэ хүн мэндэлсэн нь түүний бяцхан охин Алиса Розенбаум байлаа. Охин багаасаа л бие даасан ном зохиол сонирхон судалдаг нэгэн болж өсөж торинжээ. Түүний амьдралд том өөрчлөлт гарсан он цаг бол Октябрийн хувьсгалын үе. Коммунистууд түүний эцгийн бүх хөрөнгийг авч бүсгүй зөвлөл холбоот улсад амьдрахад хэцүү болов. Тиймээс ч Алиса Розенбаумд өрнөд рүү гарах хүсэл төрж эхэлжээ. 1926 онд Америкт байдаг хамаатны доо зочлох боломж гарч гэрээ орхин явснаар тэр дахин эргэж очоогүй гэдэг. Өөрийн нэрээ Айн Рэнд болгон өөрчилж ном зохиол бичих болжээ. Түүний нэрээс олсон шалтгаан нь бичгийн нэртэй болохыг хүснээс гадна өөрийн төрлөх нутгаа шүүмжлэн бичих, мөн эцэг их хамаатан садна нь түүнийг олж ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхүй гэсэн болгоомжлолоос болсон байна. Айн Рэнд Америк улсад 10 жилийн хугацаанд англи хэлийг төрлөх хэл шигээ эзэмшин олон 10 ном зохиол бичгийн зэрэгцээ Аристотель, Платоныг нэвтрхэн уншиж судалжээ. Өмнө зориг тавьсан л бол заавал хүрдэг хөдөлмөрч шаргуу эмэгтэй байсан гэдэг. Мөн түүний бүтээл болгонд эрлэхийг эмэгтэй дүр гардгийг зарим судлаачид өөрийнх нь дүр хэмээн тайлбарлах нь бий. Түүний бичсэн 3 жүжигийн зохиолын нэг нь сайтар эргэцүүл юм. Энэхүү жүжигийг 2011 онд Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Сосор Барам тайзнаа амьлуулж Монголын үзэгчдэд сонирхуулжээ. Айн Рэндийн өөрийнх нь үзэл бодлыг өөрөөр нь нухчихгүй гэж би их эмзэглэдэг. Айдаг биш, эмзэглэдэг. Энэ эрхчлөөний жамсны үнсэн гэдгийг дураараа зоргоороо авирлах авир тийм үү? Нэг тийм юм болгоод хувирчихгүй гэсэн бодол нэг хэд хэдэн хүмүүстэй уулзаад харж байхдаа бодож исэн дотроо тэр бол нөгөө хит туйшрлаас болоод явчихгүй гэж бодож байсан л да. Гэхдээ ингээд бүх зохиолуудыг уншаад ирэхээр үнэхээр тийм замбраагүй зоргоороо авирлах авир биш. Айн Рэндээс гадна Милтон Фридман гэж 1976 онд энэ эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч эрдэмтэн хүн хэлсэн байдгийг. Эрхчлөө гэдэг бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл сарвалжийг зориулсан юм аа гэж. Тэгэхээр Айн Рэнд өөрөө юу гэж хэлсэн байна гэхээр зэрэг хүн гэдэг бол өөрийнхөө эдийн ч бай, сэтгхүүнч бай, оюун санааныч бай бүх баялгаа өөрөө бүтээхээр ирсэн бодгол юм. Тэгэхээр хүмүүний энэ эдийн ч бай, сэтгхүүнч бай, оюун сэтгэлгээний энэ баялаг амьд байх уу, амьдрах уу, аль хэр удаан амьдрах юм бэ гэдэг нь зөвхөн тэр хувь хүний өөрийнх нь хичээл зүтгэлээс шалтгаална л гэж. Ийм л философи, ийм л үзэл санаа юмыг дэвшүүлсэн ийм хүн байна л да. Тэгээд бид нар ингээд би одоо ингээд анзаараад байхад эрх мэдэлтэн мухар сүг хоёроос өөрийгөө салгаж авч чадаагүй хүн болвол тэгэл зүгээр нэг сайн дээл хувцсан өмссөн ингээд нэг амьд ийм мэдгүй одоо юу хийм.
их хатуу үгээр хэлвэл зүгээр нэг л одоо нэг сүгэл давхаад юм гэсэн. Юу ч бүтээдгүй, юу ч гийгүүлдэггүй. Тэгэл хүний бүтээснийг цөлмөд явдаг шимэгч ийм амьтад болж хувирдаг гэж үзсэн. Өөртөө үн цэнэх амийн хувийн хичээх үзэлгээ чим тогтдгийн болвол гэдэг ингээ бодсон үгүй юм байна. Үгүй. Жишээлбэл авиастан бол төрдөг тийм ээ. Эйнштейн ганцхан хувь тийм үү? Тэрнтэй адилхан. Энэ бас эцгийн цагаан тусал ихийн улаан бөөм ингэж бүрлдэж хүн бүрлдэж байх үеэс хүний жамсны үнцэн бий болдог. Тэгэхээр хүн болвол тэр жамсныхаа үнцнийг өөрөө л хамгаалахгүй бол хэн ч чамайг хамгаалж чадахгүй. Хэн ч хамгаалж өгөхгүй. Бүр далимдуулаад чамаар юу хийж болно? Бүр юу гэдгийг боол, зарц эсвэл одоо хов живний зэвсэг, хотол хуурамгийн зай ийм юм болгож хувирдаг юм байна л гэж ингэж боддог. Өөрийн гэсэн үнцэн байхгүй, өөрийн гэсэн тогтсон үзэл байхгүй. Яг хийж байгаа үйл хэрэгтэн яг үнцэнэгч цэгт цогсож чаддгүй хүн болвол хамгийн аюултай тийм дайсагналтай амьтан болж хувирдаг юм байна гэж. Ярьснаасаа өөрийг хийдэг, хийснээсээ өөрийг ярьдаг хүмүүс асар аюултай. Одоо нэг хоёр нүртэй гэж хүнийг тэгдэг шүү дээ. Тэгсэн чинь ингээ бодгоно ер нь хоёр нүртэй биш юм байна. Хүн одоо хичнээн олон нүртэй байдаг юм бэ. Эхнэртэй нэг өөр зан гаргана, дарагдаа нэг өөр зан гаргана, хүүхдтэй нэг ондоо зан гаргана, ачтаа бүр ондоо зан гаргана заа юу. Тийм ээ? Тэгэл ингээл хүн болгонтой харьцахдаа тийм ондоон хувилбараар харьцдаг ийм олон багтай болцорсон хүмүүсийг харахаар зэрэг бол үнэхээр бидний өнөөдрийн та нартай, та нарын бодож байгаа, та нарын сонсох гэж байгаа, та нарын мэдээ зүтгээд байгаа энэ үзэл санаа бол тэр саяын ярьсан тэр босромог зүйлүүдээс өөрөө чинь холоо, өөр зиндаа, өөр орон зайд авч ийм л мундаг сайхан үзэл санаа байна. Тийм учраас бол миний бие өчргөө дурлахаас гадна бол бах тав юу гэдгийг нэг энэ тухайд хараад би нэг тийм ингээд баян хүн нэг янз бүрийн юмар баярхдаг тийм үү. Унаа машинаараа, гэр хөрөнгөөрөө, мөнгө төгрөгөөрөө ингээд өмсөж зүгээрээ баярхдаг байх л та. Тэр надад нэг юм юу ч ингээд тоолох мөнгнөөс илүүтэйгээр асар том баялаг болж ирдэг. Баялаг намайг баян болгодог ийм санаа бол энэ л үцэл баг. Ерөөс өөрийгөө үнэлж байгаа хайр хүндэтгэл гэдэг бол энд байгаа энэ 100 хэдэн хүн байна. Тэрийг бүгдийг хүндэтгэж, бүгдийг хайрлаж чадна. Бид нар өөрсдөө тоосон хэл хязгаартай. Улс үндэстний хэл хязгаар болвол одоо замын үүд юм уу, за хойд хэлний Оросын хэл мэлгээл энийг хэлээл байгаа л да. Тэгээд би бол улс үндэстний дарахын хэл хаана байдгийг гэхээр яг хов хүнд өөрт нь байдаг л гэж үздэг. Бүр чин үнээр хэлэхэд бол эрэм хүмүүсийн эмзэг хэрэгтний амсар дээгүүр улс үндэстний хэлийн дээс нь тэнд байдаг гэж үздэг. Тэнд ирүүл байж, тэнд үнэнч байж, тэнд өөрийгөө хайрлаж байж, тэгж байж энэ улс үндэстэн чинь бие даасан ийм личний хүчтэй хөвгүүд актуудыг бий болгоод тэднэр нь чөлөөтэй өөрсдийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар бие биентэйгээ уялдаж хэрүүл хараалгүй зүгээр чөлөөтэй гэрээг хантаг тэгэл явш ажил үйлс дээр бүх зүйл дээр яахын чи би нэ тэр нохоо гахаа ярьж болохгүй бол зуцлаа гүйцээ оо за аачлаа чи тэр санаа бодлохгүй юм байна сайхан байлаа богино хугацаанд ажил гэрээгээ зуцлаа гүйц энд ингээл гонжгонаал тэнд ч очиж яриад энд ч хэрэлдээл ингээд байх шаардлага байхгүй юм байна. Тэгэхээр хувь хүний өөрийгөө үнэлэх үнцэн гэдэг бол ийм том үйл хэргийг бүтээдэг ийм зүйл юм гэж би боддог. Тэгэхээр энэ цөм чинь яг юутай уйлдах ёстой хамгийн нэгдүгээр эрхчлөө. Эрхчлөө гэдэг бол хүний амьсгалтай цуг ирдэг. Энэ хорвоод мэдлсэн л бол тэр угаасаа жамс юм. Тэр жамсыг ивдэх ямар нэгэн хэрэм хаанаас гарч ирдэг? Энэ төр мөр, энэ хаан цасаглал, энэ дарангуйлаас гарч ирдэг. Тэрийг хэн хийдгийхээр нөгөө л хүн хийдэг. Уулын төр энэ хаа мааны чинь чи энэ амьдарч байгаа бүх хүмүүсийн эрх ашигын төлөө чи амьдар. Энэ хүмүүсийг хамгаалдаг үндсэнтэй хуулийг бий болгох, божтой өргөсөнд ойрхон, хөрсөнд ойрхон тийм хуулийг бий болгоо гэж л гаргаж байгаа ш. Хувь хүн тийм үү? Бие даасан хүчтэй гэдэг нь юугаар дарангуйлын үг шүү. Яг цэвэр өөрийгөө үнсэн, өөрийнхөө үнцэнд үнэж тэр ийм хүн чинь болвол энэ дипломат харилцааг хооронд нь ямар нэгэн ийм эдийн засгийн болоод улс төрийн зөрөлдөөнгүйгээ
аль нэгэн улс хүрэн биеийн рүүгээ төрөмгийлэх тийм муухай боломжийг зогсоож ингэж явдаг л үйл явцал юм байна шүү дээ. Тэгэхээр манайх тэгээгүй юм байна л да. Өнөөдөр ингээл ярьж яхнаа нь бол маш их тийм амьдрал туршигдсан. Тэгээд тэр туршигдсанаасаа бол туршлага хоригдлуулсан ийм л юм байна. Би тэгэд энэ чөлөөт үзэл бодол энэ трийг бол боддیں۔ Энэ дуршлагтай хүн данзан бол дуршлагтай. Дуршлагтай хүнээр л энэ байгууллага имийг толгойлвол хизээч хорвоод миний бодоход бол биеийн дүрэл гатаад хизээч энэ орчлон дуршлагтай хүн бол байхгүй. Тэр шиг бодлоо юм байна. Насаараа дуршигж байгаа бид нар. Амьдрал туршигдана. Тийм үү? Ер нь эмийнхаа өмнө туршигдана. За юу. Тийм ээ. Бүх юм туршигдана. Тэгэхээр энэ дуршилтанд тэнцэж гэнэгүй юу гэдэг чинь л энд байна. А хэрвээ энэ дуршилтанд тэнцэж байвал та хувь хүн ба. Хувь хүний эрх чөлөө тэгээд тэр энэ эрх чөлөө дангаар аваач чадахгүй хувь хүний эдийн засгийн эрх чөлөө гэдэг хамгийн чухал. Тэгэхээр хамгийн холбоотой хоёр зүйл бол хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө. Тэгээд би одоо өнөөдрийн нийгэмтэй холбож ярих нь зүг баг гэж бодож байна. Монгол улсын их хурлын 76 гишүү байна тийм ээ. 76 гишүүн дотроо одоо эдгээр чи бүгдээрээ их хурлын гишүүд нь сайдан байд байгаа да. За Монгол улсын ерөнхийлөгчтэй 77 хүн байна уу? Тэгэл энэ 77 хүн л одоо бүрэн эрхтэй, дархан эрхтэй байдаг ийм хуульчлц тийм ээ. Та нар мэдж байгаа шүү. Их хурлын гишүүний халдшгүй гайхалтай хэлж байгаа юм. Халдшгүй дархан эрх, бүрэн эрх гэдэг шүлэглэл тийм үү? 2900-өөс 77-ыг гасчаар хэдв? 2800 хэдийн хүний дархан эрх хаа байна? Тэр дархан эрэхгүй байх ёстой юм уу? Хамгийн түрүүнд энэ төрөг ээж чинь хувь хүн болгоны халдшгүй, хувь хүн болгоны эрх чөлөөний халдшгүй дархан эрх гэдгийг хуульчилж бий болгох ёстой байхгүй юу? Тэрийг бид нар хийлгэж авах ёстой. Та нар хараа иргэн болгон хүн болгон өөртөө халдшгүй дархан эрхтэй гэдэг тийм өгүүлбэр хуульчлаад зоолгаад авдаа. Өө уучлаарай миний дархан эрхэд битгий халдаа гэхэд тэр дархан эрх гэдэг хүн нөгөө халдах гээд байгаа тэр хүний ямар ч ус өөрлөө нь халдуулахгүй байх тийм зүйлийг бий болгож чадна шээ. Тэгэхээр хүний хувийн өмчийн одоо ингээд нөгөө хувь хүн чи өөрөө баялгаа битэн шүү дээ тийм үү? Тэр баялгийг тэр бүтээсэн баялгийн тэр эдийн засгийн хинч халдаж болохгүй дархан эрх энэ байхгүй. Тийм ээ? Тэгжээж энэ хувь хүний халдшгүй дархан эрх хувь хүний өөрөө бий болгодог баялагын халдшгүй дархан эрхийг баталгаажуулж байж сая төр өөрөө өмөрлийн байгууллага болж харагдах ёстой шүү. Харагдах гэж тийм байх учиртай. Эдгээр зүгээр харагдаж байгаа. Өмөрөд хамгаалаад халмжлаад өмж харагдчих болохоос ерөөсөө байхгүй. Тийм. Тэгэхээр би бол ийм зүйлийг, ийм үнцэнт зүйлийг бол Монголд хэрэгжүүлэхийн төлөө надад байгаа бололцоогоор л ингээд зүтгээд л яваа. Рене Декарт хэлсэн байлаа л дээ. Амьдрал бол жүжиг, хүмүүс бол жүжигчд гэж Уильям Шекспир хэлсэн байсан. Тэгсэн чинь Рене Декарт болохоор хэлэхдээ амьдрал хүмүүс тэр чигээр энийдмийн жүжигчд юм гэж. Тэг би сүүлийн үед энийдмийн жүжиг их үзэж байгаа. Энэ их хурлч нь бол их хурл биш. Хүнийг хамгаалдаг хууль бүтээдэг хүмүүс биш. Худлаа их хурлын дүр тоглолцоосон ийм гадууран ондон арьс нөмөрсөн ийм жүжиг тоглодог хүмүүс. Тийм. Тэгэл ард иргэд нь болохоор хөрхи өөрийнхөө үн цэнийг өмгөөлж хамгаалахын оронд өөрийнхөө үн цэнийг хүн худалдаад байж байдаг тийм үү? Тэгэл ингээл мөнгөний дадлага малганд очиод тийм. Өрөвдмөр гоостэй. Улс орноо хөгжүүлэх гэж байгаа юу лээ? Монголын баялаг гэдэг нэг Монголын баялаг гэдэг нь зүгээр нэг ийм үг тийм үү? Монголын баялаг ингээд зогсчихно. Хүнийг баялаг байлгахын тулд ямар үйлдэл хийх юм? Ямар үйлэг байх юм? Үйлэг байх ёстой шүү. Тэр чинь Монголын баялаг гэж зогсчихно. Тэгээ нөгөөхт нь намайг ингээд намайг баялаг гэчлээ. Ашгүй гэл гараад архиа угаал зодоогоо хийгээл яваад. Чи яагаад баялаг юм?
Яхаараа баялаг байдгийг. Чи баялаг бүтээдэг болохоор баялаг байд юм аа. Тэр баялаг бүтээсэн баялаг чинь улсыг зүгээр нүдэнд үзэгдэхгүйгээр өнөө Адам Смитийн хэлдэг үл үзэгдэх гаргадаг шиг ингээд нүдэнд үзэгдэхгүй хөгжүүлж яд юм аа. Иш. Өсөлтийн. Тэгэд шинжлэх ухаанаас бид нар их цугтааж байна. Бид нар хэллээ шүү дээ. Мухар сүсэг эрх мэдэлтэн хоёроос өөрийгөө холдуулж чадахгүй хүн бол тэгээд л дуусна. Мөнхийн боол байгаа л дуусна. Тэгээ хүний цүнх барьж амьдардаг их олон хүмүүс биш. Уул нь өөрийнхөө цүнхийг барьж амьдарч шүү дээ. Өөрийнхөө цүнхэнд хэрэгтэй номоо, хэрэгтэй мөнгөө хийгээд тэрийг эргэлтэнд оруулаад явах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Би баялгаа өөрөө бүтээн, миний үндсэн, миний зовлон бол миний зовлон, миний жаргал бол миний жаргал. Яг надад тусч байгаа зовлонг би ингээл хүнд нь ялцаагаал ингээл намайг харахгүй хандахгүй би зов зүдэрч ингээд толгоо ганцлаад байх ямар шаардлага байна. Үгүй шүү дээ. Ерөөсөө тийм. Хүн угаасаа хүн амиа утсан амтан байхгүй да. Тэгэл хотлоо амиа боддоггүй хотлоо гөвөөд байх юм. Би амиа утсан би яг хэлээдгүй бодтой. Улсын цэрэгт би дээхэн үед нэг юу үзэж ийсэн. Саяхан ч гэсэн гарч яваа да энэд мэ байна. Хошин хөтлөөр тоглолт үзэжсэн чинь нэг яг баавга шиг юм ингээд гараад ирэхгүй юу. Тэгээд тоглолт хийжсэн гэнт үзэгчдэр уухсан идгийг. Тэгсэн чинь уухсгаа авгаа хөвгтэй хаяа жоохон хөвгтэй авгаа хөвгтийн толгой дээгүүр гараад түр тийшээ нэг нөхөр нь явж гисэн нөөсрэлтэй та нар гэдэг өнгөрсөн. Аль хэдийн баавга гуймын хазаад тастаад идсэн байх нь ш тэр үед. Тэгэхээр хөөе наашраа зөрөөсөн гуйтай ч гэсэн наашир гэх нь үү. Угаасаа өөрөө амиа удаг юмтай байхгүй юу хүн болвол. Тий. Тэр чанар хэрэгтэй ш. Тэр буруу ш. Энэ амиа удах үзэл гэдэг бол тийм одоо муухай сонсогдоод байгаа хаа. Би намайг ингээл Баян хонгорт бага сургуульд байж хахад ингээд тэр амиа удсан хүмүүсийн амьдрал нөх сайхан байгаад байдгийг би өөр сайн мэднэ. Ингээл нэг адуучных байсан. Дотор тамиртай, хуваа бодсон, баян тэр баянгийн ч нэг нударган тийм баян гэхгүй. Дотор тамиртай, амиа удсан нударган тэр гээл нэрлээд. Тэгтэл нөгөө дотор тамиртай, амиа удсан нударганы хүүхдүүд нь хамартаа нусгүй цэв цэмцгэр. Хувцсан жоохон сэмэрсэн уранхайч гэсэн цэв цэвэрхэн. Авгаа хүүхд тэр айл тэр чигээрээ тийм цэмцгэр айл. Тэгэхээр тийм учраас тийм хөдөлмөрч хүмүүсийн хотороо хүртэл цэвэрхэн. Энийг юу гэдэг вэ гэхээр амиа удсан бэлтгэгчгүй нударган дотор тамиртай гэдэг. Дотор тамиртай гэж. Тэгтэл энэ хүмүүс өөрсдөө авч авдаг, өөрсдийнхөө баялагийг бий болгодог. Тэгээд ингээд хувь хүн өөрөө эрхчлөөтэй байгаад захиран зарцуулах нь өөрт нь байгаад ингээд ирэхээр нөгөө баялгаа одоо нударган болоо суудаггүй. Тэр хүнд нинжи сэтгэл улам их гарч ирдэг. Тэгсэн хүнд хулгай хийгээгүй хүнд байхгүй юу? Хулгай хийсэн хүн бол хизээ юу гэж хүнд юм өгөх юм? Ийм өөрийнхоороо бий болгосон тэр баялагийг бол бусдад хуваалцах боо сонирхолтой болдог. Сургууль цэцэрлэг байгуулна. Энэ бас өөрийнх нь хэрэг болдог байхгүй юу? Ийм л юм байна. Тэгээ би одоо хард суудгийн одоо Монгол улсыг энэ 200 хэдэн зуун уяатай хүмүүсийг хөгжүүлэхэд хийх амархан байгаа шүү дээ уул нь. Татваруудыг хөнгөлөх хэрэгтэй. Тэгэхээр татвар нуухаа болно. Хулгай хий гэдэг татврын өсгөөд өгөхөр 50% нуу хүн. Нууч шүү дээ одоо хизээвлээ 3-4 жилийн өмнө нөгөө татвараа нуусан хүмүүсийг чөлөөлөе гэдэг нэг мангар тэнэг юм хийсэн тийм ээ. Яг хулгай хийсний зөвшөөрөөд энэ үнээс хойш битгий тэгээрэй гэд. Тэгсэн шүү. Тийм зохицуулт хийсэн байхгүй. Тэгэхээр төрийн оролцоо төр зохицуулт хийхээрээ л улам тэнэг болно. Төрийн оролцоог ерөөсөө бовшээ болж игэл байхгүй хэрэгтэй байхгүй. Би одоо өнөөдөр маш зоригтойгоор нөгөө нэг том төрөөс ухаалаг төрлүүгээд эхэлжлээ л дээ. Энийг бүр зоригтойгоор энэ баялаг бүтээгчдийг зөнд нь орхих хэрэгтэй шүү. Баялаг бүтээгчдэд гай болохгүй байх хэрэгтэй. Хувь хүний эрх чөлөөнд садаа болохгүй байх хэрэгтэй. Би тэгж л боддог. Тийм учраас энэ хувь хүний эрх чөлөө гэдэг юм руу үнэхээр одоо нойр хоолойгоо ордог. 90 оноос хойш бол энэ либертаризм манайд орж ирсэн шүү дээ. Одоо энэ алтан тарианы цэнгүүн бол энэ
хоёр хүний үзлийг дээдлэхэд маш том хөрөнгө оруулалт хийсэн хүн бол өөрөө ч энэ хоёр хүн зэнгүү. Энэ олон номнуудыг орчуулж гаргасан. Та нар мэдж байгаа тийм ээ. Тэр хоёр том батмаг тийм. Тэгээд энэ Батчулуун гэдэг энэ сайтрын их зүйлийг орчуулсан. Энэ 20-од ном орчуулсан либертар энэ Батчулуун философч. Энэ Батчулуун гэдэг хүн би одоо үнэхээр одоо бахархдаг. Тэгээ манай энэ Тэмүүжин энэ хэн Өнөрбаяр Эрдэнэбат Батсуур гэдэг хэдэн залуучууд ингээд либертар сан гэж эдгээр байгууллага Батчулуун багшийн тэр нийлээд ийм лекцээр хийдэг гэсэн. Над шиг ингээд одоо юу гэдгийг өөрийнхөө мэдрэмжээр дураараа ярьчихгүй. Тэд нар чинь манийг бодвол тэгтээ одоо ийм дэлгэцэн дээр жохом яг л нөгөө хинч байдгийн мюзч байд юм уу хайгч байдгийн тэр бүх хүмүүсийн хэлсэн үгнээс энэ дээр дэлгэцэн дээр гаргаад тэрийг задал тайлбарлаар нарийн ярина шүү дээ. Наавчны ярина шүү дээ. Маш их тийм наавчны биш юм ярихгүй заяо. Тийм тэгэхээр тэрний нөгөө нэг юмд ингээ яриа хөрөнд суугаад би чинь ямар гоё юм бэ гэж баярлдаг байв да. Гэхдээ одоо бол харин ч илүү баярлж байна. Ягаад гэвэл энэ бол сайн дурын хэрэг. Хин нэгнийг ятгах, тулгах тийм биш. Тэгээд та нар сайн дураараа ингээд ийм би бол би хүн хог хүн би өөрийнхөө мөнчгөрөөр амтан, өөрийнхөө байлгийг өөрөө бүтээн, өөрийнхөө зовлон өөрөө өрнө, өөрийнхөө жаргалыг өөрөө зохицлоо ингэ явж байгаа хүмүүстэй өнөөдөр байна гэдэг бол туйлын сайхан. Энэ бол тэр Тэмүүжин тэдний явуулсан суур, ялангуяа манай Батчулуунгаан орчуулсан номнуудын суур ингээл яваад үр дүн харагдаж байгаа. Гэвч нэг юмд харамсаж байгаа би бол одоо манай сая миний нэрсэн хүүхдүүд залуучууд байна шүү дээ. Би одоо Өнөрбаяртай тоглоом хэлдэг. Либертар үзлийг алчаа та нар гэд би тэгдгээ. Би зүгээр хардж байгаа. Энэ либертар үзэл чинь тийм албан тушаал ах шат биш шүү. Иргэн мэдлэлд хүрэх тийм бамбай биш шүү. Биш. Тэгэхээр тэр үеийн либертар сангийнхан тэгээд сайхан албан тушаалын гишүүр хийгээд явчуудаа гэж би бол жоохон гонсгор байдаг. Тэрийгээ ч хэлдэг эднэрт. Ангарын энэ гайхалтай хэлсэн үг юм. Зөвшөлтсөлийн засаг, эвслийн засаг гэдэг дэлхийд даяар манай төвшин байгуулагдал явсан байна л да. Тэрийг бол ангарын хараад өгөн хэлэхдээ зөвсөлтсөл болоод эвсэл гэдэг бол фашизм юм да гэж хэлж ирсэн байдаг. Нөгөө талаар ер нь хүн төрлөختөн одоо манайд яг энэ яваад байгаа байхгүй. Бид нар ямар амьдралтай амьдарч байгаа юм бэ? Социалист схем, коммунист нөлөө, фашист хяналттай амьдарч байгаа. Фашизм гэдэг бол хүний өмчлөхийн өчгөөд тэр өмчин харин яаж зарцуулах бүх юмд хяналт тавьж ийм. Тийм ээ? Социализм болохоор зэрэг яадгийг бүх хүний бүх өмчийг ингэ төрд хамааруулж барьж байна. Тэгэл хүний асуудлыг социализм шийддэг тийм үү? Коммунизм болохоор бүр дарангуулаад хянаж яадаг ийм гурван юм байгаа. Гуруула манайд байж шүү. Гуруула өнөдөр манайд байх. Чиний ирэхээр миний ирэх, миний ирэхээр чиний ирэх. Зогсон. Фридрих Хайке хэлсэн үг бий. Хууль нь хүнээ өмөрөхөөр хүний харын дан хуулиа хамгаалдаг юм аа. Хууль нь хүнээ өмөрсөн хуультай байх юм бол хүн өөрөө харын дан хуулиа хамгаалдаг. Хамгаалдаг гэдэг нь хэрэгжүүлнэ, зөв байх үнцнийг түгэн энэ. Тэгээ би энэ ярианыхаа төгсгөл бол хамгийн түрүүнд өөртөө хайртай бай. Гэж л одоо би сурмаа чамаас өөр хайрлах тийм эзэн энд байна уу гэж өөртөө хайртай. Би өөрийгөө хайрладаг учраас бусдад бол харамгүй хайртай байж чаддаг. Нэг жүшний театр байгууллаа. Ганц хүн айл болдгүй, ганц мод гал болдгүй. Гохин махин гэл ингэ тий. Тэгээ би нэг жүшний театр байгуулад явсандаа бол баяртай байдаг. Яг би зөндөө олон бүтээл хийсэн. Би төрөөс юу ч гуугаад. Өөрийнхөө ялангуяа нэг жүшний театр бол төрөөс юу ч гуугаад. Бүх юм өөрөө хийдэг, өөрөө тоглоно, өөрөө бүтээлээ хийн, өөрөө тэргээр ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Ийм байсан. Тэргээрээ төлжин тийм өдөө хүртэл тэгж явж ирсэн. Одоо бол энэ ардын үндэсний урлагийг дэлхийн дэвжээрөө ардын үндэсний урлаг энэ баялагийг экспортлох гэж зүтгэж байгаа. Та нарт жаахан ч гэсэн сэтгэлгээ оюунд чинь цочол очиж байгаа бол сайхан хэрэг.